бид нарийн цэргийн асуудлуудыг шууд одоо уур хайнууд руу ингээд түүхийд борлуулах цэг рүү аваачаад явуучих юм бол боловсруулах үйлдвэр нөгөө үйлдвэржилтийн бодлого эднэр гэдэг чинь байхгүй болчихно. Эртээр тэр телевизээр ярьж байгаа усуудыг би харсан. Баахан одоо жишээ нь яг энэ нүүрсний аж үйлдвэрийн талын одоо гол мэрэгчлэтнүүд болтой хүмүүс ярьж ил. Тэгээ тэр хүмүүс юу гэж ярьж байгааг вөхөр зэрэг 5 толгоогоос зүүн цэгэл рүү чиглэсэн одоо жишээ нь урт шугамын одоо жишээ нь төлөвлөлт гаргасан. Энэ бол ямар ч ашиггүй. Хажуухан талаар нь цоолоод гоожуулаад мөнгө авчих ёстой байтал яагаад тэр сайн шинд руу явуулаад цаашаа бичигдтэйгээ дэрийн цав руу явуулаад байгаа юм бэ гэж. Энэ бол ерөөсөө тийм эдийн засгийн хувьд, геополитикийн хувьд, улс төрийн хувьд ерөөсөө нийгмийн хувьд гэсэн оновчтой биш бодлого. Ягаад гэвэл энэ бол жаахан настаа улсууд харагдаж илээ. Тэгтээ тэр гений ярьж байгаа хэрэг. Монгол бол дотооддоо одоо жишээ нь нэмэн үрдэг буюу баяжуулалт хийх үйлдвэрүүд тэрэн дээрээ саадах тэнд нь үрдэх нь эргэж явах тийм одоо өөрийн сүлжээтэй байх хэрэгтэй. Ингэжээж бусдаас хамааралгүй болно. Түүхий байг тусмаа хямдхан. Тэрийг сүрч чадахгүй юм бол төр ус гэж байгаад яхах л гэж байхгүй.